За энэ татвар бол өөрөө орлогыг дахин хуваарлах гол зорилготой байдаг. Төр бол одоо өөрөө эдийн засгт оролцох гол хэлбэр нь бол татвар. Тэгэхээр би энэ хувийн орлогын албан татвар дээр ярихад зарим одоо прогрессив татврыг бол би дэмжиж байгаа. Ам бүлээсээ хамаарсан, орлогоос нь хамааруулсан татврын өнгөлт дэлхийн нийтийн нийтлэг жишг. Тийм учраас энэ тал дээр бол одоо сангийн сайдаас асуухад энэ ам бүлийнхэн орлого тоо мото хамааруулад амжиргааны баталгааж доод түвшин 538 мянган төгрөг байгаа. 5 ам бүлтэй айл бол 2,690 мянган төгрөгийн орлоготой байж ич, цэвэр орлоготой байж ич, ядаж тэр айл хоол хүнс тэжээлийн наад захын хэрэгцээгээ хангана гэдэг шинжилгээ ухаанаар одоо эдийн засгийн дүнгээр илэрхийлвэл. Үүнтэй нь уялдуулаад энэ хүн амынхаа орлогын албан татврын хөнгөлтийг одоо үзүүлэх талаар нь бодож үзв. Би ийм санал бас одоо олон хүмүүсээс санал ирдэг. Тухайлбал 5 ам бүлтэй айл одоо 700 мянган хөнгөлт нэг өөр, ганц үе амьдарч байгаа хүмүүсийн 700 мянган хөнгөлт бол нэг өөрөө гэж. Тэгэхээр би таны тэр хөдөлмөр хэлж байгаа хүмүүсийг дэмжиж гэдэг нь их зөв юм байна. Яг үнийг хэлэхэд яг хөдөлмөр хийж байгаа, яг татварт баригдсан, тогтмол байж байгаа хүмүүсээ л бид нар чинь ингээд нэг ч төгрөгийн зөрөөгүйгээр л ингээд дарамтлаа шахаал ингээд авдаг. Гэтэл үүний хажуугаар төлдөггүй, татвараас ухтаж чаддаг, том жижиггүй одоо энэ хүмүүс рүүгээ ерөөсөө нэг тийм далаацтай орж бол чадахгүй байгаад байна одоо гэж бол би харж байгаа. Тийм утгаар бол энэ хүн амны орлогын албан татврын хөнгөлт гэдэг бол нийгмийнхаа эмзэг, за нөгөө талаар хөдөлмөр хэлтэй дэмжих гэдэг янз янзын зорилготой байдаг учраас энийгээ нэг концепцтэй оруулж ирээд ингээд шийдвэл одоо бас зөв өө. За 792 мянган төгрөг цаашдаа ирнэ яг энэ мөнгөн нүнгээрээ байх уу? Эсвэл цаашдаа хөдөлмөрийн өснөд доод хэмжээтэй ингээд дагаад өсөөд ингээд хөнгөлөлтөд явах юм уу гэдэгтийг тодруулж асуумаар байна. 2019 оны татврын хуулийн дээр санал өгж байхад мөнгөн дүнгээр нь орхиод ингээ одоо үндсэндээ 7 жилийн дараа л өөрчлөх гэж байна л да. Тэгэхээр энийг хөвгч буюу бүр ярих юм бол хөдөлмөрийн өснөд доод хэмжээтэй гэхээсээ илүүтэйгээр амжиргааны баталгааж доод түвшингийн 1.5% тэнцэх хэмжээний ч гэдэг юм уу. Ингэж явах нэг индексжүүлэх байдлаар хөнгөлөлтөө тавихгүй бол нэг удаа ингээ хөнгөлөлтөд царцчдаг асуудал байдаг. За хоёрдугаарт бол одоо шууд нэг куб болго 90 татвар төлөхгүй баймаа гэд энэ одоохондоо бол одоо арай бишээ л гэж би бол хэлмээр нэг бод байдлыг дүнрэхэд. Дэлхийд дээр хүн амын орлогын албан татвар нэг байдаг орн гэхээр Арабын эдийн орн л байлээ. За бид нар магадгүй уулуурхайхаа одоо тэр лицензийнхаа авдаг татварыг аваад ноогд ашгаа аваад ингэж чадах юм бол заавал хүн амын орлогын албан татвараас нэг олигтой орлого орж ирэхгүй бол тэрийг бол тэгэлжиж болох цаг үе ирэх бах. Гэхдээ өнөөдөр бол би биш болов уу гэж би бол бодож байгаа. Цалингаа юугаар тавих уу, тэтгэврээ юугаар тавих уу гэдээ олон асуудал нөгөө талд нь гарч ирнэ. Саяхан бид нар чинь 2.5 их найдын хөрөнгө оруулалтын юг одоо их хурлын гишүүд уралдаалт тавилаа. Нэг талаараа гараараа тэгээд нөгөө талаараа огт татвар төлөхгүй бэ гэдэг харах логикийн хувьд бол таарахгүй болчиход байгаа. Ер нь бол татврын дарамтыг буулгах гэдгийг бол бид нар бол концепцтэй эх 5 6 10 жилийн дотор яаж одоо хөнгөлөх үү гэдэг юм бодлого гаргах нь чухал юм болов уу гэж бодож байна. За сургалтын ингээд одоо нэг зүйл байна. Би сургалтын зээлийн хөнгөлтийг ингээд аваад үзсэн чинь зээлийн төлбөрийн хөнгөлтийг нэг жилийн сургалтын төлбөрийг л хөнгөлчихөж байгаа юм байна. Дээлэг хүмүүс өөрхий нэг хүүхдээ англи хэлний сургалтын төлбөрт өгөх гээд айлцсан сургалт өгөх гээд 2 сая төгрөг төлж байна. Тэрний хөнгөлтийг авч байгаа. Гэтэл зарим нь 100 сая төгрөгийн татврын хөнгөлтийг ингээд авчдаг. Асар өөр ялгаатай байгаа байхгүй. Татврын хөнгөлт идэх дээр. Өөрөөр хэлбэл нөгөө өндөр орлоготой чадамжтай боломжтой гэдгээс хамаараа татврын эрс тэрс ялгаатай хөнгөлтийг эдэлж байгаа учраас энийг дундаж хэмжээгээр магадгүй нэг 20 сая 50 саяар одоо шилбэл татврын буцаа. За. Мен цагаан сайд хариулъя. За эрдэнэ тгшүүний асуулт хариулъя. Хөдөлмөрийн өсний доод хэмжээг юутай амжиргааны баталгаадах доод түвшинтэй харьцуулж үзсэн үгээд. За бид нар хөдөлмөрийн өсний доод хэмжээг бол одоо гурван тал хэлцээр буюу мэргэжлийн холбоотой хамтарч тогтоож байгаа. Энэ талаар бол та бас сайн мэдж байгаа. Тэгэхээр амжиргааны баталгаадах доод түвшин бол үндэсний статистикийн хорооноос буюу төрийн байгууллагаас 100% тодорхойлж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ гурван талт хэлцээрийн хүрээнд тогтсон хөдөлмөрийн өсний доод хэмжээгээ барих нь зөвөө гэж үзсэн. За 792 мянга бол цаашдаа ингээд
хөдөлмөрийн үсний доод хэмжээ хөдлөх хэмжээгээр хөдлөөд явна гэсэн ойлголт биш. Яг энүүгээрээ суугаад явнаа. Энэ хэмжээгээрээ л хөнгөлөлтөө аваад явна гэсэн үг. Зөвхөн ам бүлийн тоотоо хамруулаад одоо хөнгөлөлт үзүүлэх талаар тооцсон уу гэж байна. Ер нь одоо бус оронд байдаг шиг одоо орлогыг нэг дор цуглуулад жишээ нь одоо орлогын газартаа гайл татвар нийгмийн даатгалыг нэг дор цуглуулдаг. За гарах халамж тэтгэмж эрүүл мэнд хүүхдийн мөнгө их бодлого нэг дор одоо ингээд өдөрт бол хүүхдийн тооноос хамаарсан дэмжлэг байж болно гэж үзэж байна. За нэмээд Чимзэрэн дараа оруулж. Чимзэрэн дараа нэмж хариулъя. Эрдэнэт шинэ асуултанд хариулъя. Бид нар энэ хувь хүний орлогын албан татвар дээр 792 бах 500% гэдэг. Засагт бол анх орж байхдаа бол 500 мянга байсан. За 500 мянгаыг бас үндслэн бид нөр статистикийн ерхий газраас гаргадаг хүн амын амжиргааны доод түвшин гэдэг. За тэр бол бидний тооцоол хийж явах үед бол 490 мянга уу 500 орчим мянга бол байсан. Энэгээр тооцож оруулж болох юм а гэдэг. Тэгээд засаг дээр бол нэмэгдээд дор хажуулалт хөдөлмөрийн хэлсний доод хэмжээтэй дүнг бол ингээд 100% хөнгөлжих зүйтэй хувийн орлогын хамтраас гэдэг ийм шийдвэр гараа явсан. Гэхдээ энэ 792 мянгаыг бол хөдөлмөрийн хэлсний доод хэмжээтэй бол уяагүй. Энэ бол тогтмол тоо бол байгаа. За Скватрын Эрдэнэт гишүүн нэмж тодруулъя. За тэгэхээр яг энийг ер нь цаашдаа нэг хөнгөлт байд юм уу энэ төсчүүлээд ер нь бол явал уулын зүгээр байгаа. Тэгэхээр яг хилцүүлгийн шатанд энэ тал дээр бол одоо ярилж болох уу гэж бодож байна. За орон сууцны хөнгөлтийн асуудал дээр ингээд ярихаар бид нар бас зарим нэг юмыг шийдэхдээ ингээд жоохон савл шийдээд идэг. 2% татврын хөнгөлт бол яг ер нь бол зөв өө. Нөгөө тэрийг хөнгөлөх нь. Гэхдээ иргэдийн ихэнх нь юу хүсэж байгааг вэхээр анх удаага нэг татврын хөнгөлт эзэлж байгаа хашаа байшаа авж байхдаа нэг сая 500 багт хөнгөлт эдэлсэн. Дараа нь скул ганц өрөө байр авж байгаа хүмүүс хүүхд гаргаад 5 6 ам бүл болоод нэг 2 өрөө байр болгохыг гэдэж яхад дахиад нэг жоохон хөнгөлтийн дэмжлэг болгох ийм боломж нь уул нь бол иргэдэд илүү хүртээмжтэй байгаад байгаа. Түүнээс биш одоо нийт иргэдийн дийлэнх нь ингээд байсыг л байраа зараал гэдэг тийм хүмүүс бол баг байхгүй л яг статистикийн тоо юугаар авч үзвэл. Тэгэхээр бид нэр яавал илүү иргэдийг орон сууцуулахад нь дэм болж чадах уу? Яавал эргүүлээд энэ татврын хөнгөлтийн бодлогоор тэр байр орон сууц сургалтын төлбөрийн хэмжлэлд дэмжлэг болж ах уу гэдэг дээр л анхааруул зүгээр байна. За үг гэлээ.